Төрийн албаны зөвлөлөөс ажлын хэсэг Сэлэнг аймагт ажиллаж байна. За энэхүү ажлын хэсэг маань өмнөх онуудад бид бүх аймагуудад Сэлэнг аймагт ч юм уу ялгаагүй төрийн албаны томилгооны хяналт хийсэн байгаа. Тэгээ энэ хяналт маань ямар учиртай юм бэ гэхээр нэгдүгээр албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангасан хүнийг томилсон байна уу юу гэдгийг нягтладаг байгаа. За хоёрдугаарт нь бол нөгөө төрийн албаны шалгалт байгаа. Ерөнхий шалгалт, тусгай шалгалтыг өгсөн байна уу гэх. Өөрөөр хэлэх юм бол төрийн албаны хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд томилгоог зөв хийж чадчихгүй юу гэд. За гарсан зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Тэгээ энэ жил хугацаатай үүрэг даалгаврынхаа биелэлтийг газар дээр нь бас үзэх. За тэр хяналт хийсэн цаг мөчөөс хойшоо өнөөдрийг хүртэлх хугацаанд төсвийн шууд захирагч нар буюу байгууллагын дарга нарын гаргасан тушаал шийдвэрийг мөн дахин нягтлан үзэх ийм зорилготой явж байгаа. За хоёрдугаар хэсэг нь болохоор зэрэг энэ төрийн албаны хууль тогтоомж тэр тусмаа өнгөрсөн хугацаанд батлагдсан төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль байгаа. Ёс зүйн тухай хуулийг сурчлах, ёс зүйн тухай хуулийг дагаад ёс зүйн зөвлөлийг төв зөвлөлийг байгуулсан. За дээрээс нь ёс зүйн хорооны дэд хороодын ажиллах журмыг баталсан. За саяхан улсын их хурлаар ёс зүйн үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж болох ажлыг, чиглэлийг, арга зүйг төрийн албан хаагч нарт мэдүүлэх зорилгоор, сурчлах зорилгоор ажлын хэсэг маань ажиллаж байна. За ажлын хэсэг маань 4 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар сайхан миний бие. За мөн ёс зүйн хорооны гишүүн Цэрэнбат. За төрийн албаны зөвлөлийн ажлын албаны маргаан хяналтын газрын 2 албан хаагч гэсэн ийм бүрэлдэхүүнтэй явж байна. Ингээд Сэлэнг аймагт 2 өдөр ажиллаад энэ ажлынхаа гүйцэтгэлийг төрийн албаны зөвлөлд тайлагнах болно. За яг ер нь бид нар төрийн албан хаагчийн ёс зүй гэж яриад байгаа. Ёс зүй гэдэг өөрөө суур ойлголт, ёс зүйн хөрс бол хаач адилхан. Зөвхөн төрийн албан хаагчд биш шүү дээ. Ер нь бол юу гэдгийг ажил дээрээ ирээд ёс зүйтэй. Ажлын бус цагаар гэртээ хараад ёс зүйгүй байж болохгүй шүү дээ. Тийм учраас миний ойлголтоор бол төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үйлчлэх цар хүрээ бол ерөөсөө төрийн албанд ажиллаж байгаа тэдний ар гэр Монголын бүх ард түмэн бол энэ хууль үйлчлээд Монголын бүх ард түмэн ёс зүйтэй болоосой л гэж хүсэж байна. Тэгээ ёс зүйтэй байдал гэдэг бол энэ чинь өөрөө их нийгмийн тухай ойлголт учраас тун харьцангуй ойлголт. Эцсийн дүндээ багш нь юу гэж бодож байна гэхээр ёс зүй гэдэг өөрөө хүн чанарын тухай сугаал гэж ойлгож байна. Хүнлэг сэтгэл, шудраг ёс, тийм ээ. Тэгээд сүүлийн үед ямар бодлого баримталж байна гэхээр хүн мэдлэгтэй байж болно, хэлтэй устай байж болно. Гэхдээ нөгөө ёс зүй, нөгөө харилцаа хандлага байхгүй бол энэ хүн хинч биш. Тийм учраас өнөөдөр бид нар бүгд харилцаа хандлагаасаа авах. Ерөөсөө энэ судалгаагаар тогтоогдсон байгаа шүү дээ. Ёс зүйн зөрчлийн хамгийн том шалтгаан юу гэсэн чинь төрийн албан хаагч нар хийсэн судалгаа бол ерөөсөө л харилцаа хандлагын асуудал байна. Бид нар харилцаан дээрээ л анхаарах хэрэгтэй. Хүнтэй нэг сайхан мэдлдэг тийм ээ. Ингээм бол тэгэл ёс зүйн зөрчил бол буурах байхаа л гэж бодож байна. Хууль батлагдаж гарсантай холбогдуулаад хууль бол батлагдаж гараад жил боллоо 23 он 5 сарын 4. За тэгэд жилийн босгон дээр сая энэ хаврын чуулганаар 4 сарын 18-нд улсын их хурлаас төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс өөрчлөн сэргийлэх соён гэгэрүүлэх үндэсний хөтөлбөр батлагдлаа. Тэгэхээр энэ үндэсний хөтөлбөр бол 2024-өөс 2030 он хүртэл 6 жилийн хугацаанд ихний ээлжинд үргэлжлэх юм. Тэгээ энэ үндэсний хөтөлбөр зааснаар бол өнөөдөр төрийн бүх байгууллага албан хаагчид бол ёс зүйн сургалтанд жил бүр хамрагдахаар боллоо. Ёс зүйн байдлыг үл твчих сэтгэлгээний талаар ярьлаа. Гэх мэтлээ тэгэл нөгөө өргөдөл гомдлын боловсруулалт тийм ээ. Тэгээд өшөө дээрээс нь энэ ёс зүйгээрээ манлайлж байгаа төрийн байгууллагыг үлгэр жишээ байгууллагыг цааш нь түүгэх, дэлгэрүүлэх ийм аян өрнөндөө